манай Гандан хийдийн дэд хамб гавжгаан төмөр ламгоо маань алтан гэрэл одоо судрын тухай ээлжид одоо номынхаа айлдварыг айлтахаар төлөвлөж байгаа. Тэгээд энэ хүү алтан гэрэл судар маань бол манай бурхны шашны их хөлөгний судард ордог. Тэгээд их хөлөгний судар дотроо бол ширчинжийн доо буюу бэлэг баримтын судар, бэлэг баримтын судартай одоо холбоотой хоосон чанар болон бусад одоо хүний амьдралын оршихуйн мөн чанарыг зааж сургадаг ийм одоо үнэтэй нандин одоо сургаал ном байгаамаа. Тэгээд энэ хүү сургаал номыг бид бол олон зуун жилийн турш одоо шүтэж дээдэлж явсан ийм уламжлалтай монголчуудын хувьд бол 13-4-р зууны үеэс ахуулаад энэ хүү одоо ном судрыг судалдаг, үздэг, шүтдэг, хөндлөдөг одоо ийм уламжлал тогтсон байдаг. Тэгээд сүүл одоо 90 оноос хойш одоо алтан гэрэл судрыг голчлон айлдаж ард түмэнд зүсгтэн олонд хүргэж байгаа манай Гандан хийдийн дэд хамбламын айлдвар бол олон жил ингэж айлдаж хүмүүстэй ном сургаалаа хүргэж байгаа юм сайхан номын үйл болж байгаа. Тэгээд энэ хүү номын үйлд одоо сүсгтэн олон ард иргэд та бүхэн өргөнөөр сайхан оролцоод номын одоо энэ айдас чанлаг хүртэх нь бол хүний амьдралд их чухал ач холбогдолтой. Ялангуяа бурхны шашинтан одоо сүсгтэн хүний хувьд бол энэ хүү дээдийн номын авшигыг хүртэнэ гэдэг бол энэ насан түхэнд одоо ховор олддог юм аз завшааны нэг юм аа. Тэгээ энэ хүү номын одоо гол агуулга утга бол хүн өөрийнхөө амьдралдаа яаж өөрийн хүсэж мөрөөдөж байгаа аз жаргалаа бүтээх үү, тэрхүү арга зам, сэтгэлийн амар амгалан, биеийн эрүүл мэнд тэргүүтээ бүх одоо энэ амьдралд хүнд хүсч мөрөөдөж байгаа одоо зүйлийнхэн тухай айлдаж сургаж байдаг ийм нандин одоо эрхэм сургаал байгаамаа. Тэгэхээр энэ хүү номын одоо үйл та бүхэн өргөнөөр сайхан оролцоороо гэж та бүхэндээ айлтгая.